За сайн байцгаана уу? Би болохоор төгсөгч Төгс Баатрын 1990-ад оны Монголын уран зохиол дэх хотын уран зохиолын шинж өгүүлэлт шүүмж бичсэн. За тэгээд Төгс Баатрын 1990-ад оны Монголын уран зохиол дэх хотын уран зохиолын шинж өгүүлэл нь Эрдэнэ хэлний эрдэм шинжилгээний 19-р бүтэд хэвлэгдсэн. За тэгээд тус өгүүлэлт хот суурины хүн зовны иргэншил, аж төрөх ёс, хэв маяг, зан суртахуун, амьдралын хэмнэлийг өөртөө гүн шингээсэн уран бүтээлийн ай хүрээ болох хотын уран зохиол гэх ойлголтыг тодруулахыг зорьсон. За тэгэхдээ хүрээх өгүүлбэрийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийн жишээн дээр авч үзэж тэдгээрийг тайлбарлах нэгтгэн дүгнэх аргаар задлан шинжилсэн. За тэгээд өгүүлэл нь товч агуулга, түлхүүрэг, удирдгал, үндсэн хэсэг энэ хэсэгтээ болохоор зохиолууд дэх хотын хүний зан төрөх ба үйл явдал, зохиолууд дэх хотын орчин уур амьсгал гэсэн хоёр хэсгийг багтаасан. Тэгээд дүгнэлт номзөө гэсэн 6 хэсгээс бүрдсэн байна. За агуулгын хувьд бол Монголын уран зохиолыг 1990-ад онд нийгмийн шилжилт, улс төрийн дэглэмийн өөрчлөлттэй холбоотойгоор олон энэ уран зохиолын нэгдэл бүлгэн тодрон гарсны нэг болох хүрээх өгүүд бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийг задлан шинжилсэн. За тэгээд энэ өгүүлэлд бол дараах хэд хэдэн сайн талууд байна гэж үзье. За нэгт болохоор судалгааны сэдэв болон хамрах хүрээний хувьд тус өгүүлэл нь 1990-ад оны Монголын нийгмийн шилжилтийн үеийн уран зохиол дэх өөрчлөлтийг хүрээ өгүүд бүлгэмийн хүүрнэл зохиолын жишээнээр авч үзсэн. Тэгээд судалгааны сэдэв нь орчин үеийн Монголын уран зохиолын судлалд бол харьцангуй бага судлагдсан ийм ойлголт харьцангуй бага судлагдсан хотын уран зохиол хэмээх ойлголтыг тодруулахад чиглэсэн нь бол юм шинэлэг тэгээд ач холбогдолтой байна гэж үзье. Тэгээд хамрах хүрээний хувьд бол яг 1990-ээс 2000-ад оны хооронд хэвлэгдсэн бүтээлүүдийг сонгон авч тодорхой нэг бүлгэмийн хүрээнд төвлөрсөн судалгааг бол илүү оновчтой болгосон. За үүний дараагаар онлын хувьд өгүүлэлээ Инх баяр, Галбаатар, Петрова зэрэг олон судлаачийн бүтээл тулгуурлан хотын уран зохиолын ойлголт, суурь шинжийг тодорхойлсон нь бол энэ онлын хангалттай суурьтай байна гэж үзье. За гуравт өмнөх судлаачдын бүтээл судалгаануудад хүндэтгэлтэй хандаж тэдний судалгааны байр суурийг авч үзэж иштэл авсан. Мөн хотын уран зохиолын тухай ойлголтыг бол Монголын уран зохиол судлалд хэрхэн хөгжиж буйг дурдсан нь илүү давуу тал болж байна гэж үзье. За дөрөвт уг өгүүлэлд тавьсан зорилго нь бол түрүүнд дурдсан нөгөө хүрээх өгүүд бүлгэмийн бүтээлүүдийн жишээгээр хотын уран зохиолын шинжийг тодруулах байсан. За тэгээд энэ зорилготой бол яг судалгаанд хүрсэн. Тэгээд хэмнэл зэргийг бол задлан шинжилж хотын уран зохиолын онцлогийг илрүүлсэн. За 5 дугаарт дүгнэлт хэсэг нь бол судалгааны үр дүнг нэгтгэж гаргасан. Ялангуяа зохиолууд дэх хотын уран зохиолын шинжийг дүрийн зан төрх, сэтгэл зүй, хотын орчин уур амьсгал, соёл, дарамт, хэмнэл зэрэгтэй уялдуулан тодорхойлсон судалгааны гол санааг тодруулж өгч байгаа. Мөн хотын уран зохиол нь зөвхөн орчны дүрслэл бус яг тэр хотод оршин сууж байгаа, амьдарч байгаа, аж төрж байгаа хүмүүсийн амьдралын хэмнэл, сэтгэл зүй, үнэлэмж, үнэт зүйлсийг илэрхийлдэг гэсэн дүгнэлт нь бол илүү ач холбогдолтой байна гэж үзье. За тэгээд энэ өгүүлэл нь бол онлын ач холбогдолтой тодорхой хэрэглэгдэхүүнд тулгуурласан зөв бүтэц агуулгатай тодорхой зорилгын хүрээнд үр дүнд хүрсэн боловч дараах хэд хэдэн чиглэлээр сайжруулбал зөвхөмжтэй гэж үзье. За үүнд нэгдүгээрт бол найруулгын алдаа гэж зохиож байгаа. Өгүүлбэрүүд нь урт нуршсан нэг өгүүлбэрт хэд хэдэн санаа холилдсон байдлаар бичсэн нь бол нөгөө нэг өгүүллийг уншиж байгаа хүнд бол илүү юм төвөгтэй байх маягтай. Тэгээд тиймээс өгүүлбэрийг бол хураангуйлж нэг өгүүлбэрт нэг санаа оруулах зэргээр засаж сайжруулбал болохоор байгаа. За мөн нэг үгийг хэд олон удаа давтсан тухай өгүүллийг уншиж уйтгартай нэг ойлголтоо л дахин давтаж байгаа мэт санагдах магадaltaй учраас утга ойролцоо үг хэллэхээр солин найруулж болно. За хоёрдугаарт бол өгүүллийг тодорхой хэсгүүдэд ялгаж дэд гарчиг оруулах гэж үзсэн. Жишээ нь судалгааны удирдгал хэсэгт бол яг ингээд судалгааныхаа зорилго, зорилт судлагдсан байдал, шинэлэг тал, ач холбогдол, арга зүй гэх мэтээр ялгаж оруулах талын юм байвал зүгээр хаа гэж үзье. За тэгээд үнэлтийн хувьд бол Антон Сторт Монгол судлалын төвийн тэтгэлэг хөтөлбөрийн төгсөгч Төгс Баатрын 1990-ад оны Монголын уран зохиол дэх хотын уран зохиолын шинж өгүүлэл нь онлын түвшинд алдаа дутагдaltaгүй нарийн судалгаа болсон. Энэ дог судалгаанд тухайн үеийн болон
орчин үеийн уран зохиол, тэр дундаа хотын уран зохиолыг тайлбарлах, судлахад ашиглах чухал юм академик ач холбогдолтой судалгаа байсан байна гэж үзье. За цаашид зарим найруулгын алдаа болон бүтцийн логик дарааллыг тодорхой болгож системчлсэн байдлаар хөгжүүлбэл зохиомжтой гэж үзье. Ашигласан их хэрэглэгдэхүүн бол юм байна. Тэгээ шүүмжлэгдсэн voice-ийн 3 дугаар төвшний байдлаас өрн байна.